Өнөөдрийн бүтээлээр хүүхдүүдэд бид нар дарвуулт зав хийх юм байгаа. За тэгэхээр дарвуулт зав хийхийн тулд багш нь 2 өнгийн харамлын шавар, за энэ чих ухагч те хоёр талтай чих ухагчийн нэг нь хоёр талынхны автсан, нэг нь нэгтлийн үлдээсэн ийм өөрөөр хэлэх юм бол өндөр нам гэсэн үг. Өндөр нам ийм хоёр чих ухагч аль болох нарийнхан байх хэрэгтэй. Яг бол багшийн зав жижигхэн их гэж байгаа учраас те. За тэгээд ийм хавтгай болгох шугам байж болно. За тэгэхээр хамгийн нэгдүгürt бид нар юу хийх вэ гэхээр энэ хоёр чих ухагчаа бүрнэ. За юугаар бүрэх вэ гэхээр энэ ягаан өнгийнхөө баримлын шавраар бүрэх юм байгаа. За тэгээд бүрхийн тулд нарийнхан за ингэж байгаад ингэж болчлоо тийм ээ. Усан ягаан өнгө маань болохоор юу ах нь дарвуул маань гэсэн байх нэ. За одоо нэгээ бид нар яг үгээр 3 хуваа нөхдөдөө. За 3 ойролцоо хуваачи. За тэгээд эхнийхээ гар дээрээ үрж агаад за тэгээд энэ хоёр талын жоохон нарийнхан болгоод за тэгээд энийгээ яг жоохон дарж өгнө. За энэ маань юу ах вэ гэхээр завны маань юу вэ? Хүүхдүүдээ юу юм шиг байна? Энэ бол завны маань шал шүү дээ. За дахиад жоохон багш нь хоёр тал руугаа шахаад өгье. За ингээд одоо энийгээ болохоор бас яг саяных шиг байлгаад хоёр талын нарийнхан тий хоёр талын жоохон нарийнхан болгож өгөөд ингээд тавьж байгаа л ингээд дарчих нь шүү дээ тийм ээ. За одоо энийг бас адилхан нарийсгаж хагаад за энийгээрээ бас яг дараад өгнө. За одоо энийг яах вэ гэхээр одоо энийг бид нар яах вэ гэхээр хараа томдож байгаа ч тэгэхээр зэрэг нь эхлээд энэ суурай өөлнө. За багш нь бол энэ том хутга хэрглэж байна. Та нар бол хутга хэрглэхгүй болж өгвөл юу хэрглэх вэ? Маслын хутга ч юм уу тийм хутга хэрглээр өгтүүдээ. За аюулгүй байдлаа бодоод очлоо тийм ээ. За одоо энэ маань бидний зам маань байна шүү дээ. Зав хийх гэж байгаа. За ингээд. За нэг ингээд сүлтэй юм шиг тий. Тэгээд эднийг аваачаад за урд хэсэг нь яах вэ гэхээр жоохон өргөөд ингэж өргөөд энтэй яадаг үлээ хийтэй юм шиг юм дугуурсан хушуулсан. За маань нэг юм манай охтууд
жоохон сайхны кино, Google-тэй кино олон юмнаас хэмжээ даруулт зав харьсан баг тийм ээ. За нэг ингээд галуу шувууны хэлбэртэй юм шиг ингээд даруулт зав хийх гэж байна багш. За ингээд энэ бол бэлэн болчлоо шүү зарим маань. За одоо энэ дээр даруулаа хийн тийм ээ. Тэгэхээр 2 даруул дээрээ. За энийг сайхан ингээд чигэд тараагаад ингэж хагаад энийгээрээ сайхан яах вэ? Дараад гавтгаалаад өгнө хөлтөө. За ингэ сайхан гавтгаалаад өгснийгөө сайхан өөлч. За та нар ийм эртээ утгаар юм хийхгүй шүү хөлтөө. Багш нь одоо гэрээсээ өөр газар сонголт байхгүй байгаа учраас л энийгээр хийж байна. Тэгэхээр бид нар бүтээл хийхдээ дандаа яаж байгаа л өгтүүдээ аюулгүй байдлаа хангад юм хийн шүү дээ. За одоо эндээсээ бид нар даруулаад жигэд авчин. За багш нь жижиг дээрээ 2-оор том дээрээ 3-аар даруул хийхийг хүсэж байна. За ингээд болцсон. За одоо даруулаа. Даруулт загас буюу зав гэдэг байгаа шүү дээ. Даруулт. За ингээд жоохон дотгошин нуглаад энд нь тогтоож яг голт нь тий. Тэгээд дээш нь жоохон бүхэн биелгөөд зүйтэй. За ингээд энд нь тогтоож өгнө. За ингээд нэг даруултай. Яг голын болоод тэгээ тогтоогоод хоёр талаасаа бүхэн биелгөөд жоохон тийм ээ. За дээш нь ингээд даруулт. Ихний даруул нь биеллаа тийм ээ. За ингээд. За одоо хоёр дахь даруулаа хий. Даруул донгоцсон маань юу болов хөлтүүдээ? Бэлэн болчлоо тий.